За миний ард байгаа энэ бүтээл болохоор дайныг биш хайрыг бүтээ гэдэг бүтээл байгаа. За энэ болохоор ямар учиртай вэ гэхээр хоорондоо байлдаж байсан, хоорондоо тэмцэлдэж байсан ард түмэн үндэстнүүдийг хооронд нь тэрвэрлдүүлээд, үнсэлцүүлээд тавьчихсан байгаа. За жишээ нь энэ ч Гитлер хэд еврей бүсгүүтэй, Муссолини хэд Этиоп бүсгүүтэй, яг одоо болж байгаа дайн буюу Путин Украин бүсгүүтэй, энэ болохоор Америкийн иргэний дайн байна, энэ болохоор Вьетнамын дайн байна, энэ болохоор халах голын дайн, энэ болохоор хүйтэн дайн гэж ярьдаг. Хүйтэн дайн болохоор ямар учиртай дайн бэ гэхээр би товчхон тайлбарлаад өгье. Дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа дэлхийн маань 2 хуваагдчихсан үзэл бодлороо капитализм болоод коммунизм гээд 2 хуваагдчихсан. Энэ хоёрын одоо үзэл санааны дайн гэхдээ хүйтэн дайн яагаад дууссан бэ гэхээр цөмийн зэвсэг хоорондоо хоёр байлдаж байгаа гүр маань хоёулаа цөмийн зэвсэгтэй болчихсон. Магадгүй цөмийн дайн болох аюултай. Цөмийн дайн болвол ерөөсөө дэлхийд тэр чигтээ сүрч, хүн төрлөختөнд тэр чигтээ сүрэх аюултай байсан учраас дайн зогссон байгаа. Заримдаа цөмийн зэвсэг хүртэл инх тайвныг авчирдаг шүү гэдгийг бас энэ бүтээлээр харуулж байна. За энэ болохоор Бэлэг улсын хаан Леопольд гэдэг хүн бол бас маш их харгислал үлдсэн. Энэ хүүхний гарыг харах юм бол хиймэл гартай байгаа. Конго улсыг колончлжилсан. Энэ оргон зайлах гэсэн оролцсон хүн болгоныг гарын тариа хөлийн тарьчдаг гэсэн маш их харгислал үлдсэн хүн байгаамаа. За яагаад би эмэгтэй хүнийг эдгэрийг бодгол болгож авчив? Эмэгтэй хүн гэдэг бол маш хүчтэй бодгол. Дэлхийн түүхэнд дайныг эхлүүлсэн түүхч байна. Дайныг зогсоосон ч түүх байгаа хгүй эмэгтэй хүн гэдэг. Тийм том хүн эрэгтэй, хүч энергитэй хүмүүс шүү та нар.